Bad Bunny жинхэнэ нэр нь Benito Antonio Martinez Ocasio, Puerto Rico-гийн рэпер, дуу зохиогч, хөгжмийн продюсер юм. Тэрээр 1994 оны 3 дугаар сарын 10-нд Puerto Rico улсын Vega Baja хотод төрсөн. Bad Bunny багаасаа хөгжмийн авьяастай нэгэн байжээ. Тэрээр католик сургуульд суралцаж сүмийн найрал дууны бүлэгт дуулдаг байсан. Хүүхэд ахуйдаа Daddy Yankee болон Vicosi зэрэг латин рэперүүдээс ихээхэн нөлөөлөл авсан байдаг. Тэрээр ахлах сургууль байхдаа SoundCloud дээр өөрийн бүтээлүүдийг байршуулж эхэлжээ. 2016 онд тэрээр Dailas дуугаа SoundCloud дээр байршуулснаар олон нийтийн анхаарлыг татаж DJ Loane дэмжлэгийг авсан байдаг. Ингээд тэрээр Hear This Music label-тэй гэрээ байгуулж карьераа эхлүүлсэн. 2017 онд Soy Fior дуу нь олон улсын хэмжээнд алдартай болсон. 2018 онд тэрээр Cardi B болон J Balvin нартай хамтран I Like It дууг гаргаж Billboard Hot 100 чартад 1-р байранд орсон. Энэ нь түүний карьерийг шинэ түвшинд хүргэсэн байдаг. Түүний анхны студийн цомог X100 Pre 2018 онд гарсан бөгөөд шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан байдаг. Дараа нь 2020 онд YHL QMDLG цомог нь гарч Grammy Awards-д шилдэг латин pop төрөлд ялал байгуулжээ. Энэ цомог түүний карьерт маш чухал нөлөө үзүүлсэн бөгөөд латин trap болон reggaeton хөгжмийн ертөнцид томоохон байр суурь эзэлж чадсан юм а. 2020 онд тэрээр El Ultimo Tour del Mundo цомгоо гаргаж энэ нь Billboard 200 чартад 1-р байранд орсон анхны испани хэлээр дуулсан цомог болсон байдаг. 2022 онд тэрээр On Verano Senti цомгоо гаргасан нь мөн амжилттай болсон. Bad Bunny өөрийн хувийн амьдралаа ихээхэн нууцладаг. Тэрээр бэлгийн цөөнхийн эрхийг дэмжигч бөгөөд нийгмийн шударга ёсны төлөө тэмцэгч юм а. Bad Bunny латин хөгжмийн ертөнцид ихээхэн нөлөө үзүүлж олон улсын хэмжээнд латин trap болон reggaeton хөгжмийн гол төлөөлөгчдийн нэг болсон. Түүний хувцаслалт, хэм маяг, стил имиж нь шүтэн бишрэгчдийн дунд ихээхэн үлгэр дуурайл болсоор байдаг. Bad Bunny сүүлийн үеүүдэд жүжигчний карьерт нэлээд анхаарал хандуулж байгаа тухай цуврал гарсан байдаг. Тэрээр Marvel-ийн кино дүр бүтээх талаар мэдээлэл хүртэл гарч байсан байна. Bad Bunny-гийн хамгийн утга учиртай дуунуудын нэг бол Estamos Bien дуу юм а. Энэ дуу түүний хувьд төдийгүй Puerto Rico-гийн ард түмний хүч чадал, итгэл найдвар, сэргэлтийг харуулсан ба энэ дуугаараа нэлээд хүч төр орж ирсэн байдаг. Дууны үгэнд Bad Bunny өөрийн амьдрал, эргэн тойрны нөхцөл байдлыг тусган хүнд хэцүү үед ч гэсэн сайн сайхныг харж итгэл найдвараа алдахгүй байхыг уриалсан байдаг. 2018 оны 6 сарын 28-нд цацагдсан Latin Trap Reggaeton төрлөөр хийгдсэн дуу юм а. 2017 онд гарсан Maria хар сэлхэний дараа тус улсын ард иргэд ихээхэн хохирол амсаж хүнд хэцүү цаг үеийг тулсан. Энэ үед тэр хүмүүсийн сэтгэлийг өргөж тэдэнд урам зориг өгсөн ба энэ дуу их утга учир агуулсан дуу болсон байдаг. Bad Bunny нь олон нийтэд өөрийн уран бүтээл, өөрийн өнгө төрхөөрөө танигдсан бөгөөд цаашид ч гэсэн сонин гачнаар дүүрэн байлгана гэдэгт итгэлтэй байна.